Сайн байцгаана эрхэмдэд үзэгчдээ таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ? Спорт сонирхдог, спортод хайртай бүх залуустай энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгэхээр Тамирчин нэг өдөр нэвтрүүлэг Хөдөлмөрийн Баатар Цагаанбаатрыг нэвтрүүлэгтээ оролцохоор яг одоо байрных нь гадаа хүрсэн ирээд байна. Яг одоо Улаанбаатар хотод маань 7 цаг 45 минут болсон байна. Бидний тооцоолсноор Хөдөлмөрийн Баатар Цагаанбаатар маань 8 цагт хүүхдэд цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гардаг байгаа. Хамтдаа нэвтрүүлэгт орох саналыг тавиад үзье. Гавьяат Тамирчин Хөдөлмөрийн Баатар маань бидний саналыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд Хөдөлмөрийн Баатар Гавьяат Тамирчин Хашбаатарын Цагаанбаатараа хамтдаа үзэлцгээе. За сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе. Сайн байна өглөө. За тэгэхээр бид өнөөдөр тантай уулзах учир нь Тамирчин хүний нэг өдөр ямар байдгийн болоо гэж бас манай үзэгчид болон бид бүхэн сонирхоод бас нэг өдөр таныг дагаж авч болох зөвшөөрөл авах гэж байна л да. За. Болондоо тий. Одоо яг хайчих гэсэн бэ. Би ямар ч амжаад таарчих шиг боллоо. Тань биелэн хүүгээ өргөжих гэж шүү дээ. За тэгвэл хамгийн түрүүнд хүүхдийг өргөжих гэж бүгд хамтдаа юм 80 зам байх юм шүү өнөөдрийнхээ хувьд бол. За. За өглөө хүүхдээ цэцэрлэг төгөөд эхэллээ. Тэгэхээр одоо ер нь яг дараагийн ажил хаашаа вэ? Одоо бэлтгэлтэй. Бэлтгэл нь хаана болдгийг? Бэлтгэл тэр одоо өглөөний бэлтгэл өнөөдөр хүчний бэлтгэл байгаа. Тэгээ замбаалаа гэдэг. Өдөрт ер нь хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ? Өдөрт 2 бэлтгэл хийн тэгээд өглөө 8:30-аас 10 хүртэлгээд өдөөс хойш 4-өөс 7 хүртэлдэг. За хоёулаа бол замдаа ярилцъя те. За. Сая одоо хүүхдээ бол цэцэрлэгт нь хүргээд өгчлөө. Та ер нь өөрийгөө хэр сайн аав гэж боддог вэ? Ер нь бол яг хоо сайн аав байхыг их одоо хүсдэг хичээдэг л дээ. Тий, бас тэр болгон чаддаггүй. Тий, тэмцээн уралдаа бэлтгэл сургууль гэдэг бас жоохон хүндрэлтэй зүйлүүд бол маш их байдаг. Тэгээд хүүхдээ ер нь бол Монголд байх, гэртээ байх үедээ нь аль болох хөргөж өгье гэдэг боддог. Үдээс шуугасаа бэлтгэлтэй байдаг учраас авч амждаггүй. Тий, манай хатан байж авдаг. Гэр бүлийн танд хүн Тамирчин болохоор бэлтгэл сурвалт гэдээ бас нэлээд завгүй байдаг байх л та. Энэ бүгдийг яаж зохицуулдаг вэ? Бид нэр одоо хоёулаа Тамирчин учраас ер нь бол хүүхдээ хөргөж өгөх дээр бас жоохон хин завтаа хин одоо бэлтгэл нэрээ орой байгаа нь бүрж өгөлтэй байна. Тамирчин байхын хэцүү бөгөөд бас сайхан зүйл нь юу юм бэ? Тэр талаар хоёулаас жоохон ярилцъя те. Сонирхолтой ах үзэгчтэй. Олон цагаар тэр маш тэмцээн уралдаанд бэлтгэхэд маш их сэтгэл зүй хэрэгтэй байдаг. Тэгээд хүнд бэлтэж орно гэдэг бас жоохон хэцүү байдаг. Тамирчин болсноор ер нь бол бусдаа харьцах, бусдыг хүндлэх, ер нь бол их спортын хүнд бэрхийг одоо туулсан хүн бол ер нь бол амьдралын одоо бас варгийн бас зүйлд одоо өвдөг зөвхрөөд байдгүй. Тэгээд тэргүүрээ их онцлог байдаг л да. Тамирчин байхын жаргал бас сайхан штэ жингээ хасах сайхан одоо жингээ тавих бүрт сайхан гал бас ярьдаг л да бид нар. Хасан жингээ буцаагаад хоол үдэ тавиад тэгээд барилдад дуусаад алтан медаль авчаад бас өрсөлдөгч нарынхаа ингээд шагнал тавцсан дээр бас дээр нь зогсоод тэрийн дуулаа шиг үзүүлж авах тэр мөч бол бас хамгийн жаргалтай мөч байна. Анх Тамирчин болох замыг яагаад сонгосон бэ? Анх одоо Дархуул аймагт 4-р ангийн сурагч байсан. Тэгээд манай сургуулийн багш би нэмэр багш Ганбат гэдэг багш манаас сургуульд өгч ирээд шинэхэн багш одоо бас өөрөө чөлөөт барилж ирсэн учраас чөлөө төхийн секц гэж одоо дугуйлан гэж нээж ирсэн. 95 оны үед Дархуул аймгийн одоо бие тамир спортын ордон дээр баяр сайхан гэдэг багшд одоо бид нар тэмцээн уралдаанд ороод очиод одоо энэ багшд одоо та нар цаашаа явах хэрэгтэй гэдэг аваач өгч ирсэн. Тэгээд баяр сайхан багш дээрээ би нэг жил гарав явсан юм. Нэг өдөр одоо нэг хүн намайг чи саамжуудаа бүхэн секцэнд орох уу гэж надаас асуусан байхгүй. Тэгэхээр би тэрний үед бүх юм уу гэсэн чинь тийм бүх гэж хэлээл. Тэгээд анх одоо бүх гэхээр амар дуртай. Тийм тэгээд анх одоо саамжуудаа бүхэн секцэнд орж исэн. Тэр хүн маань одоо миний хамгийн анхны багш Батлав гэдэг одоо Дархуул аймгийн бие тамир спортын дарах хийж байгаа. Миний саамжуудаа бүхэн анхны багш байсан. Орсон өдрөө бас гүүгээд Коросонд яваад тэгээд төрүүлж ирж исэн.
Би тэгсэн чинь одоо багш маань надад нэг ширхэг 90 өгөөд тий чи 90-ийг одоо мунд сайн гүйдэг сайн хүүхд байна. Одоо чи 90-ийг том тэмцээний медаль олохоор гэж надад өгч ирсэн. Тий. Тэгэнгүүт би одоо тухайн үед тэрэнд амар их баярлаад тий. Би өстө Орос өдрө мундаг байгаад ийм яачлаа. Одоо би өстө амар том тэмцээс медаль аваад яах юм байна гэж амар тийм урам орж исэн л да. Анх Орос өдрөөс бол надад амар тийм сэтгэл их сайхан байсан учраас. Сүүлээд замын төвжрэл жолооч нарыг их хөндөөлж байна л да. Энэ тал дээр та юу гэж бодож явдаг вэ? Нэгдүгээр нэгээр автобус яваад бусдыг нэгээр одоо машины дугаарыг бас ингээд дугаараар нь явуулдаг болсон байгаа. За миний хувьд одоо бас нэгт 3 дахь 5 дахь тэгээд одоо 3 өдөр бэлтгэлээ одоо өглөө зайсан дээр гүйдээ. Тэгээ гүйж одоо бид нэр гэрээсээ гараа гүйчин дандаа машинтайгаа цаашаа яваад яг зайсангийнхаа шат өдөө гүйдэг байгаа. Таны машин ер нь дугаартаараа хэд өдөр явахгүй нь ер нь энэ дугаартайгаад их өөрчлөгдсөн тийм зүйл мэдрэгч байна уу тань? Ер нь бол бас харьцангуй бас замын төгж гайгүй болсон. Тэгээд миний машин одоо 6-аар төгссөн. 7 хоног болгоны одоо эхний ажлын эхний өдөр одоо явахгүй тэгээд ер нь бол гэрээсээ хэлтгэлдээ бол алхацдаг л да ойрхон тийм байна. Та ер нь нийгэмд хэр идэвхтэй байдаг вэ? Нийгэмд одоо тэгвэл бид бүхэн одоо энэ спортоос ингээд бас тодорхой хэмжээний бас ингээд амьдралаа олж авсан учраас цаашд одоо өөрсдийнхөө ирээдүйн болсон Монгол улсын ирээдүйн болсон хүүхдүүдэд залгамж халаа болсон хүүхдүүдэд ер нь бол аль болох тусалж дэмжихийг одоо их хүсдэг. Манай Монгол улсын гавь тамирчин Өдөрнбаатар Бадруухан Монгол улсын гавь тамирчин Наранбаатар бид гурав ингээд хамтраад амжилтын төлөө хамтдаа гэдэг төрийн бас байгууллага байгуулсан байгаа юм. Тэгээ энэ маань одоо бас эннийхээ хүрээнд бас төрийн бас байгууллагаараа дамжуулаад маш сайхан олон одоо буйны ажлууд болон хинэрлийн ажлууд хийж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэргээ хамтраад нэг спортоос 2 тамирчин ингээд тэтгэлэг болгож одоо бас сар болгон тэтгэлэг болгож одоо битми болон хоол ундных нь одоо зүйл дээр бас анхаарч исэн. Гарч явж байгаа. Дээрээс нь одоо Апо хувьцат компанитай хамтраад өтгөс бурлаа ажил, өсвөр үеийн хайрлын хамгаалыг гэдэг бас нийгмийн энергийн ажил хийсэн байгаа. Мөн одоо залуусын оролцоог дэмжигч Real HTV гэдэг телевизтэй бас хамтраад Согтуу Монголоос Саруул Монгол гэдэг бас төсөл дээр бас хамтарч ажилласан байгаа. Нийгмийн хөдөлмөр хамгааллын явдлаа хамтраад тараншааны хүүхдүүд байгаа шүү дээ тийм хүүхдүүдтэй бас ингэж хамтарч бас тэд хүүхдтэй одоо өвлийн өвгөн болж бэлэг өгч тэгээ өөрсдөө юугаараа бас цаг заваа бас зарцуулж энэ бол маш олон ажлууд хийсэн байгаа. Мөн одоо бас амжилтын төлөө хамтдаа төрийн бас байгууллагын одоо гишүүд одоо бас Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо спортын бас орон тооны бас зөвлөхөд давхар ажил хийдэг. Тэгээ энэ хүрээндээ бас одоо ерөнхийлөгчдөө зөвлөөд спортынхоо ягараад сая одоо Лондон 2012 оны олимпиад бас хойш одоо олимпийн медаль авсан тамирчдад тэгээ сар бүр мөнгөнд тэтгэлэг болох тийм одоо зүйлийг одоо Монгол Улсын ерөнхийлөгч одоо өргөн барьж хэлж тэгээд одоо улсын их хурлаараа ярьж батлуулсан байгаа. Энэ нь одоо спортын түүхэнд бас маш шинэлэг зүйл болсон. Хизээч одоо байгаагүй те хүн спортоор хичээснээрээ одоо Монгол Улсын хүн ам эрүүл болно. Олон хүүхдүүд спортоор хичээлнэ, нийгмийн баталгаа нь бий болж байгаа. Тэр олон жил одоо Монгол Улсын нэрийг гаргацсан хүмүүс одоо мөнгөнд тэтгэлэг аваад насан туршдаа авна гэдэг бол тэр бол үнэхээр одоо сайхан зүйл болсон. Ер нь орж ирээд хэдэн одоо төрлийн одоо тус одоо сэтгэл хийх үү? Миний хувьд би нэг гүйж халааж байгаа тэгээд борон хойсон намда чийж хөл хийлээ. Одоо иржээ. За ерөнхийдөө өнөөдрийнхөө бэлтгэлийг дуусчихлаа. Ингээд дараагийн өнөөдрийн ажил юу вэ? Тийш явцгаах уу? За фитнесээс гараад ирлээ. Одоо хоёулаа хайчих лээ. За одоо Тэсо групптэй явж нэг тэнд Тэсо группийн хамт олон байгаа тэднэртэйгээ бас нэг уулзаж үлдэн үлдэхэд айлцах нэг ажиллаад байгаа. Тийм. Тэш нэг бэлтгэлийнхаа класс явчихсан. За тэгвэл хамтдаа Тэсор. За. Тэгэхээр ер нь Хөдөлмөрийн Баатар гавь тамирчин Саанбаатар маань энэ аг компанитай ямар холбоотой, яагаад яг одоо бас тийшээ ажилтай болоод бас тийшээ явж байна. За энэ одоо Тэсо групп гэдэг аг компани бол одоо ер нь бол
сая 2012 Лондонгийн олимпиад одоо Монголын баг тамирчтай одоо дэмжиж зөв арц гэдэг бүтээгдэхүүнээр одоо бид бүхнийг одоо дэмжиж хамтарч ажилладаг. Тийм учраас энэ бол компанийн хамт олон бас баярлалаа гэж хэлээд бас үйлдвэртэй очиж нэг танилцах тийм бас нэг урилга ирсэн нэгээд тэрний дагуу л энэ бол өнөөдөр бэлтгэлийн завсраа нэг яваад очиж гэсэн төлөвлөгөөтэй байсан нэг одоо тийш явж байна да. Тэгээ ер нь анх бэлтгэл хийж байхад ер нь хүнд бэрхшээлтэй хэцүү зүйлүүд их гардаг байсан баг тийм ээ. Тэр талаар бас үзэж шүү дээ. Жингээ хасаад амар их ядарч байсан. Тэгээ тэр үед л их шантарч байсан да. Би одоо ингэж жингээ хасаад ингэж зовж байхаар одоо юу гэдэг нь те суралгаараа яваад ч юм уу толгоогоор яваад юм уу өөр өшнөө хийж болох зөндөө сайхан ажлууд зөндөө юмнууд байж хахад яагаад заавал энэ одоо жингээ хасахын спортыг сонгоод би яагаад энийг явж байгаа юм болоо гэж тэгэл 9 жилийн бодогдсон байлээ. Тэгэл яг энэ үед ингээл ам цангаад ингээд уруул хатцсан ходоод ингээд бүр ингээд хоолгүй ингээд хонхолцсон. Тэгээд нүрээ угаахаар ингээд уруулан дээр тогтож байгаа тэр ус ч амар амттай шүү дээ. Тэр тусал усны үнц энийг яг тэр үед л тамирчин хүн мэдэрдэг. Нилээ мөрөөдөнтэй сэтгэмтгий гэж бас анзаарагдлаа. Тэгэл одоо нэг шидтэн баг гарч ирэл ингэвэл ямар вэ гэдэг. Ер нь хэр мөрөөдөнтгий бэ өөрөө? Мөрөөдөл гэдэг чинь өөр айгүй гоё үг л дээ. Мөр өөдөл бичээр мөрөө гаргаад өөдөл гэж тэрнийхээ өөдөө өөдөл тэмүүлэх гэсэн үг багхгүй юу? Эхлээ мөрөө гарга тэг хүсэл зориг тэмүүлээ бич. Энэ жоохон бахтай их өдрийн нэмнэл их хөдөлдөг байсан л та. Тэр утгаараа тэгээд их мөрөөдлөө бичиж би юм авраг болж ийн гэж бичдэг байсан. Тийм учраас тэгээд энэ их мөрөөддөг байсан. Аюухандаа ингээд тэгж ийн ингээд мөрөөдөөд ингээд үслээд хараад ингээд яг болцсон юм шиг бодит айгуу гоё байдаг л да. Саяхан бас Монгол туурхтны бас барилдаан боллоо тийм ээ. Бас нэмэх 80 тавах хэрэгтэй. Энэ талаар бас яриач. Би бас Монгол хүн учраас бас үндэсний бөхөөр их барилдах дуртай. Эх орнуудад ямарчсан оролцсон байгаа. Тэгээд ямарчсан нэг даваанд тэгээд хоёрын даваанд унсаан тэгээд ямарчсан Монгол эх хүн учраас дээрээс нь бүх хүн учраас бас барилдаж тэр зодоо шуудаг гэдэг сайхан гэрийнх ямар сэргээс нь малгай зодоо шуудаг гэдэг байгаа штэ. Тэрийг одоо хүмүүс ч хямраас сэргээж бас явах нь бас тэр болгон хүний бас олдоод байдаг боломж хувь заяа гэж би бас боддог. Яагаад вэ гэвэл одоо нэг сайхан манай нэг нэрт яруу нарийн шүлэг байдсан штэ тий. 90 асрын өмнө зодог хүмүүсэндээ эртээ вирта бүхчүүртэй мөр зэрэгцсэн барил зэрэг зээгүйч өнгө нэхэд илнийхэн дал мөрийг урж үеийн олон нөхдөдөө унж үзээгөө би ирхөө гэл тий. Сайн байна уу? За сайн байна. За. Сайн байна. За сайн байна. За яаш вэ? За. За юу бэлтгэл сургууль дайжгүй юу? Бэлтгэл дайжгүй сургуулаа хийгээд одоо ихэд 11 сарын 27-нд явсан явахгүй. Японы Токиод нөгөө Гранд Слам гэдэг. За. Олимпиадын одоо гол оролцоод тэмцээндээ явахгүй. Энэ нөхөрсөг тэмцээн юм. Энэ одоо Гранд Слам буюу одоо нэг олимпиад оноо олох тэмцээнд байгаа л да. Энэ бол хамгийн өндөр дэлхийн аваргын дараа болдог шансаагаараа. Тэгээ бүх нэг олимпиадын аваргуудыг урьж оруулдаг болохоор их өндөр шансаатай болдог тийм тэмцээн. Хичнээн тамирч явж байгаа юм. За манайхаас нэг эрэгтэй нийлээд яг 10 тамирч явахаар одоо эхний ээлж мэдүүлэг өгöd байгаа. Явсан чинь 91 онд манай Дашханбын Батлаг гавьяат тасалжуулагч гавьяат тамирчин одоо манай шгшөөгийн тасалжуулагч Батлаг багш маань мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд халууны болдоотор багш мөнгөн медаль аваад Эрдэнэ тоод хүрээс медаль тэгээд Дашхан багш хүрээс медаль юм байна. Тэгээд болдоо багш мөнгөн медаль аваад тэгээд сүүлийн нэг 2-3 жил би нэг 3 хүрэл дараалаад авсан. Тэгээ нийт одоо алтан медаль авч үзээг нэмж байгаа монголчууд. Нэгдээ тэгээд танай хамт ирсэн чинь байгууллагын талаар бас манай үзэгчтэй бас танилцуулбал тийм ээ. Ямар бүтээгдэхүүн гаргадгийг. За манай компани ч одоо Tesla гэдэг нэрээр одоо маш олон хүмүүс мэддэг. Дэд одоо дотор нь агуулж байгаа хэн компаниудын нэрээр бас аюул олны танилцуулчихсан. Жишээлбэл Ice Market одоо ад шавлын амт Ice Market хүүхд бүхний дуртай одоо зайрмгийг маань өртөвж байна. Сая 2.5 дахин хүчин чадлыг нэмэгдүүлээд одоо шинэ байранд орчихсон байж байгаа.
Vitol гэдэг одоо стандарт гэдэг одоо маслыг үйлдвэрлэдэг Монголд одоо ганц байдаг одоо масны үйлдвэр байж байна. Домог гэдэг одоо импортын компани байж байна. Milko гэдэг одоо сүү байж байгаа, Tetra Pak гэсэн сүү байж байгаа. Зөв гэдэг арцны ундаа байна. Зөв арцны ундаа маань дөнгөж саяхан ногоон шошго гэдэг одоо жинхэнэ худалдаач өдрийн танхимаас олгодог байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүн юм аа. Өнгөсний үйлдвэрлэгч юм аа. Түүхий эднүүд одоо Монголоос гаралтай түүхэд юм аа гэдгийг одоо их сайхан шагнал авсан байж байгаа. Хэмжийн чанар гэдэг бас шагнал авсан байж байгаа. Олимпийн шилдэг ивент тэтгэгч гэдэг одоо шагналыг авсан байж байгаа. Milko өдөр маань дөнгөж саяхан ISO 9001 стандартыг бол авчихсан байж байгаа. Тэгэхээр ISO гэдэг үгний тэр цаана угаасаа бүтээгдэхүүний эрүүл хувь чанар стандарт юусыг дэлхийн түвшинд одоо дүүцэж очиж байна гэсэн одоо тийм сайхан цензур байдаг. Тэгэхээр бид нар ер нь цаад зорилго маань юусаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн одоо эрүүл мэндэд тустай чанартай бүтээгдэхүүнээр ард түмнээ хангана гэсэн нэг уриатай ийм одоо бүтээгдэхүүнөө үйлдвэрлэдэг байж байгаа. Тэгээд аяг хуцад компани манай одоо лавшаа байжулсан гомд маань хийж байна. Sakura, Slava брэндүүдийг хийж байна. Хамгийн сүүлд болохоор Tesla Drilling гэдэг одоо уул уурхайн өргөмжлийн одоо компани ч гэсэн энэ өнгөрсөн зам бол одоо маш амжилттай өргөмжлүүдийг хийгээд явж байгаа. Тэгэхээр ер нь Tesla гэдэг компани маань нийтдээ ер нь нийт 8 одоо компаниас бүрддэг ийм одоо том компани байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол одоо 600-аад ажилтныг ажлын байраар хангачсан. Тэгэхээр би энэ компанид ажиллахаараа бас нэг юм бахархаж явдаг. Тэр юу гэхээр үндэсний үйлдвэрлэгч маань ямар нэгэн гадаад хөрөнгө оруулалт нэг Монголын мөнгөийг гадагш нь урсуулдаг үгүй зөвхөн л одоо ард түмнийг одоо ажлын байраар хангаж яг үндэсний үйлдвэрлэлд утгаар их нэлээд бахархууштай. Тэгээд сая манай компани сая топ 100 аж ахуйн нэгжийн 59 жигсэн байна. Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан байна. Тийм шилдэг аж ахуйн нэгж 11 оны шилдэг аж ахуйн нэгжээр тодорсон гэх мэтчлэн одоо маш олон шагнал гоншингууд бол байж байгаамаа. Тэгээд Цагаанбаатартайгаа бид нар ерөнхийдөө манай нийгмийн хариуцлагын зүгээс урлаг спортынхныг маш сайн дэмждэг. Тэгээ энэ бол яг манай энэ Tesco группч яг нь бол тамирчдаас зөв арцаар ивент хийж одоо оролцож байсан л да. Яг тэгээд асууд оролцсон тэгээд энэ зөв арцсан одоо бас одоо байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас энэ бол надад бол маш их таалагдж байгаа. Тэгээд энэ бол их дэлхийн дараа манай гэртээ хараад ялангуяа одоо өвлийн цагт бас халааж уух надад их сайхан таалаад байгаа. Тэгээд ер нь бол ханаад өгөхгүй би бас эрүүл чирэг байгаад байгаа учраас энэ бол их маш ихээр өргөн хэрэгжилж байгаа. Манай арц ч одоо их олон давуу талтай шүү дээ. Ясны сэргийлэлтээс сэргийлдэг одоо жирэмсэн эхчүүд, хүүд эхчүүд, өндөр настай хүүхдүүд тийм ээ өндөр настангууд хүүхдүүд бүгдээрээ ингээд ясны сэргийлэлтээс сэргийлдэг. Өвлийн цаг халаагаад уучих юм бол ханаа томноос сэргийлдэг. Биеийн дархлаа эсэргүүцлийг сайжруулдаг тийм ээ. Гэх мэтлэн маш олон давуу талтай. Ер нь ганцхан зөв арсны ундаа гэж ярихад маш олон ярих юмтай. Яг энэ шиг бид нар бүх бүтээгдэхүүн дээрээ бас юм нэг давуу талуудыг гаргаж өгсөн байж байгаа. Тэгэхээр манай Цагаанбаатарын одоо лавшаа байжулсан гомн дээр тоглуулсан байгаа. Энэ байжулсан гомн маань ч гэсэн өөрөө байжулсан одоо гомнгийн хамгийн дээд хөгжил болох одоо байжулсан хэлбэрээр оролцсон хүнд хэрэгтэй Монгол хүний физиологи хэрэгтэй төмөр, цайр, фолиум хүчил B1, B2, B3 гэсэн витаминуудаар баяжуулж өгсөн ийм онцлогтой. Тэгэхээр манай бүхэл одоо бүтээгдэхүүнүүд ийм эрүүл мэндэд тустай сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Түрүүн бас нөгөө лавшаа байжуулсан гомгийн талаар ярьлаа шүү дээ. Тэгэхээр даваа тамирч маань тоглолцсон байсан. Тэгээд дахиад идэв энтер гэж бас маш сайн жүжиглсэн болов гэж харсан шүү дээ. Тэр талаараас ярил сонирхолтой юм болоо. Гомн гэхлээр ялангуяа тэрний дараа бас олон хүмүүс жоо шоолуулсан л та тийм яас их хийж гэж зарим тэгээд цаадууд юм уу гэж зарим манай жоохон дүүнэр бас ахаад идэе гэж гисэн чинь биш царааха дахиад барилтыг барилтыг гэж үг мөгээр орлуулж ярьсан тийм хөгжилтэй юмнууд бол бас реклам яаж явах таа би ч зураг авалт явж явах бол дөндөө тохиолж ирсэн л та ер нь бол ер нь тэгээд одоо яг нэг би нэг яг тэр рекламын зохиолдол хийж байгаа шүү дээ. Би ингээд нөгөө хүүхдээ тийм унгаагаад төмрөл. Тий төмрөл ингээд унгаагаад тэнгууд нөгөөд чинь ингээд гэрлээ гүйж гомн идэж ирээд буцаж гүйж ирээд яаж намайг унгаагаад би гайхаад тийм ямар хүчтэй болчихвоо энэ яагаад ингэж юу вэ? Яг тэр хэсэг чинь нөгөө дахин яваад би чинь барилдаан дээр нэг их
Ундгүй хүн чинь шийдүүлээд байсан чинь надад бүр амар хэцүү. Дэлхийн мэдлэг дээр үртнэх ундгүй хүн чинь тэгээд тэн дээр яг нэг зураг авахын дээр амар шийдүүлээдсэн чинь сүгэлдээ өвдөөд тэгээд тэр үйл бас нэг бэлтгэл хангагч дүүнэрээ бас бодож өөрчилжсэн л да. Тэгээд эндээс гараад өдөржингөө зураг авах болдог чи явчаад очиод хоол хийж идэ тэгээд ингээ ийдсэн чинь үлдсэн байсан ч хэлхөө те амар их ийдсэн л те зөндөө байдэ. Тэгээд өлсөд болдгоо. Тэгээд яг тэр ихтэй бол тэр бол дахиад идэ гэдэг чинь уус цаана хол байхгүй байхгүй. Би идмээр байсан. Тийм учраас дахиад идэ гэсэн байхгүй. Тоглоом болгоод би зүгээр тэрийг яслан зохиол мөхөдөө байгаагүй байхгүй юу. Тэгээд яг ингээд идэд дуусчаа за ингээд тэрийг хураах гэдэг чийсэн чинь хоо дуустмус ингээд ярихлаа өөш дахиад идэл даа гэсэн байхгүй. Нэг тэгвэл чинь тоглоод юу бол энэ тэрийг дахиад идэ гэдэг. Тэгээд нэг иймэрхүү утгаар гарцсан явалтаа юм реклам л та. Баяжуулсан юм шүү дээ. Тэгээд манай энэ Цагаанбаатарын тоглосон энэ лавшаагийн чи одоо зах зээл дээр 10 сар болж байгаа байхгүй юу? Одоо энэ хугацаанд чинь 2 том шагнал авлаа л да. Одоо сая 4 сард болсон Grand Expo Business Festival-аас шилдэг шинэ брэнд бүтээгдэхүүн, шилдэг шинэ технологи гэдгээр шагналсан. Энэ хоёр шагналын минь одоо энэ Grand Expo-гоос авч байгаа энэ шагнал нь 100% одоо хэрэглэгчдийн одоо саналаар одоо олгогдсон юм шагналахгүй. Нөгөө шагнал нь болохоор худалдаа айлч үйлдвэрийн танхимаас олгогдсон бас одоо олон улсын жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн худалдаанаас манай лавшаа брендийг онцлон одоо шилдэг шинэ брэнд, шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч компани гэсэн ийм шагналыг олгосон. Энэгээр одоо манай болохоор одоо нэг шагналын бид нар хэрэглэгчээс авж байгаа одоо том одоо хүлээл одоо үүрэг гэж ойлгоод одоо бид нар одоо хэрэглэгчийн төлөө ингээд хичээж ажиллаж байгаа. Нөгөө шагналыг нь манайх одоо улсаас одоо манай энэ лавшаа брендийг одоо үнэлээд өгч байгаа шагнал болоо гэж ойлгож байгаа байхгүй. Ер нь ингээд зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргаад олон хүмүүс таниулаад хэрэглүүл заншуулын тулд маш хэцүү ажил л ба. Тэгэхээр энэ ажилд маань одоо шил манай сайхан Цагаанбаатар маань яг өөрийнхөө олон медалууд шигээ манай лавшаагаан сая манай тод хүмүүстийг олон медалуудыг өгсөн. Гараа сайн бол барай бас сайн байдаг шүү дээ. Хамгийн гол нэг бас үндэсний үйлдвэрлэгч юм. Дээрээс нь одоо бас ийм хүний биеийн тусдаа ялангуяа тамирчин үед хэрэгтэй тийм эрүүл бүх витаминууд одоо тэр гомонд байд юм байна гэж бид нар ч одоо тэмцээд явахлаараа шууза махаа уураад шуудслаад шилэн чихээ тэгэл авч яваал шууза игээл дээрээс нь гомонгоо игээл ийм нэг юм жижиг плетик авч яваал те тэгэл лифтэн цайгаа игээл чихрээ игээл тэгэл үрээд ууж иддэг. Ерөөсөө л Монгол хүний бидний тамирчдын ерөөсөө иддэг хувьдаг юм тэр л байхгүй. Тийм юм ууж идэл одоо тэр гадаад тийм том орны тэр энэ тарай хэрэгэлдэг тэр өчнөө тийм одоо юу гэдэг те амин дэм юм хэрэгэлдэг хүмүүстэй тэмцэлддэг байхгүй бид нар. Тэгэхээр бас хоол хүнсээрээ ч гэсэн хоол хүнсэн ч гэсэн бас эрүүл байж явал бас хайцангуу бас юу яах юм болоо гэж бодоод би ер нь эднийх яг бас сонгож бас рекламын тоглосон юм л да. Сүүлдээс 200 граммаар савсан гэсэн тийм. Тий, манайх одоо сая манай энэ лавшаагийн сонголт улам их болоод байна л да. Сая одоо саяхан одоо 2-3 сарын өмнөөс лавшаагаа 200 граммаар савлагдаж гарч ирж байгаа. Энэ нэг утгаараа их юм бол одоо ингээд олон улс одоо энэ баяжуулсан хүнсний зүйлчин ингээд дандаа баг ингээд савлахаа гардаг юм байна л да. Яг тэгэхээр зарим хүмүүс ч одоо амьдралын боломжгүй те ухаан бүтээгдэхүүнээ авч идэх чадваргүй шүү дээ. Одоо үнэтэй витаминуудыг жишээлбэл те. Тэнгүүд нь тэр хүнсээр нь дамжуулаад тэр хүмүүсийн одоо биеэ шаардж байгаа витаминуудыг нөхөж өгнө. Тухайн өдөр тутмын хэрэглэнээсээ тэр үнэтэй чухал витаминуудаа нөхөд авчаасай гэдэг үүднээс бид тэр лавшаа гомгоо дахиад нэг 200 грамаар ингээд баяжуулж өгсөн байна. За зүгээр нэвтрүүлэг бэлдэж орж ирэл. Хажуусан гомгийн талаар маш сайн мэдээлэлтэй мансан болчлаа гэж бодож байна. Одоо тэгээд хэдүүлээ ч бас үйлдвэртэйгээ танилцах. Тий, одоо би өнөөдөр Цагаанбаатарыг болохоор үйлдвэртэйгээ ирж танилцаач гэсэн өмнө бас тэр тэмцээн уралдаан олонтой байж амжихгүй байж байгаа. Өнөөдөр ирж байгаа юм л дээ. Ихтэй бас аюу сүрчин зургах камер нэртэй. Ихтэй орж ирж бас tapos сүрприз байлаа. Бас хэлчихгүй бас өмнөөс нь одоо ингээд телевизийнхэндээ очиж шүү гэж хэлчихгүй. Тэгээд сандрал авахулаад маш дандаа ингэ сүрприз барьж байна. За
маш гоё онцтой хоол болсон биз дээ. Ер нь цагаанаар ер нь хоолыг ер нь хэрэг хийдэг вэ? Гэртээ одоо хүнгээ байхгүй ч юм адилхан тамирчин болохоор бас аль аль нь зэрэг гэртээ бас хахан хоор байдаг багтал та. Ер нь одоо бид тэр ч хоёулаа тамирчин учраас одоо байнга одоо бэлтгэл сургалттай байдаг. Хэн төрүүлж ирсэн хоолоо их. Тэгээ одоо сүүлийн үед бас хоолыг хэн жоохон холдоод хомсдоод байгаа. Тэгээ өнөөдөр ямарчсан газ гэдэг нэг гомдтой шүл хийчлээ тэгээд. Гомдтой шүл авшааг бол гоё ийж тийм байна. За одоо хоёулаа чинь хоол идчихэд хаж хүлээ. Одоо 4 цагаас бэлтгэлтэй би одоо бэлтгэлтэй явахгүй бол одоо хоцрохгүй бол тэгээд багхан хоол идэл байж энэ да. За тэгвэл хоёулаа хоолоо идчихэд бэлтгэл рүүгээ гээс явахгүй бас цаг чинь нэлээд өгсөн биз дээ. За тэр байхаа. Бид Монголын жүжиг холбоонд бэлтгэлийн танхимд одоо хурж ирээд байна. Юуны тантай бас энэ таарсандаа үзэх томноос маш баяртай байна. Тэгээд өнөөдөр тамирчны нэг өдөр гэсэн нэвтрүүлгийг бэлтгээд Гавьяа тамирчин Цагаанбаатарын нэг өдрийн одоо үйл явдлыг үзэгчтэй бас танилцуулж байгаа маа. Тэгээд бас таны хувьд багш хүний хувьд бас тамирчиндаа хандаж бас юу гэж хэлмээр байна. Цагаанбаатарын хувьд бол Монголын ард түмэн мэдж байгаа. Монгол Улсын хөдөлмөрийн Гавьяа тамирчин одоохийн дэшгийн аврал боловсролын хөрөлмөр талтай одоо тамирчин байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэн одоо нэг тамирчны өдөр яаж өнгөрдгийг харсан байхаа. Тэгээд одоо энэ тамирчид бол хэмжээний хөдөлмөр гаргаж байж намжуулалт өгдөг юм аа гэдгийг одоо мэдсэн байх гэж бодож байна. Цагаанбаатар 15-6 настай байхдаа дарханаас ирж ирсэн жоохон өгöd. Тэгээд 17 настай улсын авраг болж ирсэн. Үнэхээр авьяастай өгöd. 18 настай хамгийн одоо залуу 18 настай байхдаа олимпийн одоо Афины олимпийн тоглолтоос хүрэл медаль Монголоос гав ганцаархан авчирч байлаа. Энэ бол одоо маш содон одоо сонин ийм одоо тамирчин. За тэгэхээр орж ирээд бараг 2 цаг шахуу одоогийн байдлаар бэлтгэл хийчихлээ. Бэлтгэл хийгээд их ядарч байна уу? Гайгүй дээ. Одоо ер нь үргэлжлүүлээд хэдэн цаг ер нь бэлтгэл хийх вэ одоо өнөөдрийн хувьд? За 8 цаг хүртэл бэлтгэл хийх байгаа. Одоо 16 байралтай явна. Тэрний одоо 8 дахь байралтай нэг чинь. Одоо дахиад 8 байралтай гэж 5 минут 40 минут гэсэн үг. Тэгээ сонголт хийгээд одоо нэг цаг 20-30-аас 30 минут хэлбэж байна да. Тамирчин хүний нэг өдрийн ажил гэж ер нь бол маш их барагдахгүй их байд юм байна. Өнөөдөр бол таныг өглөө хүүхдэд цэцэрлэг тохиолсон эхлээд дагаад явлаа. Маш их газраар орч маш их зүйлийг амжуулдаг юм байна. Яагаад ч бол одоо миний урсгалч юм бол барахгүй юм байна. Тэгээд утгагүй бас 12 сард Японд бас томоохон тэмцээнд нийт явах гэж байгаа баг тамирчид болоод танд бас тэмцээнд нь нийт Монголынхаа ард түмний таныг дэмждэг жуудабыг дэмждэг дэмжигчдийнхээ өмнөөс Монгол улсынхаа бас иргэдийн өмнөөс бас амжилтыг дахин дахин хүсмээрээ. За баярлалаа. Тэгээд намайг цагаан нэвтрүүлэгтээ хурж оруулсан бас та бүхэнд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань цаг дуусах гэж байна. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэлд орсон танд маш их баярлалаа. Ярилцлагын төгсгөлд миний асууж амжаагүй үзэгчдээ бас таны зүйлс хэлхийг хүсэж байгаа зүйл байвал бас микрофон таныг нээлттэй. Нэг одоо Монголын ард түмэнд одоо Монголын маань ирээдүйн болсон сайхан бүгд багш залуучуудад одоо спортоор хичээлээрэй гэж уриалмаар байна. Өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй, зорилттой зорилготой тэмүүлэлтэй мөрөөдөлтөө тэгээд амьдраараа гэж дандаа урагшаа харж юмыг өөдрөгөр бодож амьдраараа гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр үзэгч та бүхнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Цагаанбаатартай уулзуулан түүний нэг өдрийн амьдрал, ажил, бэлтгэсэн хэрхэн өрнөлийг танилцууллаа. Монгол Улсын ажилчдын жаргал сайхны тулсан нэгэн сайхан дуу байдаг. Та бидний итгэлийг алдаагүй тамирчны алдар хэмтэн олдоогой гэдэг. Яг энэ дуун дээр гардаг шиг энэ их бэлтгэл хүч хөдөлмөрийн ард та бидэндээ үлдсэн ирдэг медалийн тоо тасрахгүй нууцаар ирдэг бахаа гэж бодож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт орсон Гавьяа тамирчин хөдөлмөрийн баатар Цагаанбаатарынхаа цаашдын тэмцээн уралдаанд өндрөөс амжилтыг хүсээд монголчуудаа олон медалийг өргөсөн ирдэг хүсэж өрөөж байна. Ингээд бүгд хамтдаа дараагийн дугаараар ингээд уулзцаа. Та бидний итгэлийг алдаагүй тамирчны ялалт хэмтэн олдоогүй